Тэгэхээр хувцас авах чинь саний шууд Таиландд авах хувцас авсан. Тэгээд Бали дээр хувцас авсан юм. Балет хувцас ихний Airbnb убод сагсанд тэр нь 150,000 гэсэн 150,000 юм нэг 3-4 доллар юм уу? Тэр явцаа. Тэгээд би бас үсээ бодолцсон. Өмнөх удаад үсээ яг нөгөө ойцол явж байхад үсээ бодуулчих гэж бодуулсан тэгсэн чинь failed шар ус маань юу болоод саарлалаад тэр нэг юм сонин саарлалаад тэгээ буцаад юу ийж блич сонноос амар реклам шиг юугаа стелээр танилцуулт юм гэж бодлоо. Гурван хатгаа лист гурван хатгаа энэ нэг алдагдсан. Уг нь гоё байна. Тэр нөгөө юу яасан? Мэдээ тоос шарахтай. Гадаа явах суугаад оройгондоо суусан. Нэг анзаарсан юм ялааш мод баг юм билээ. Тэгээ ялгаргаатай ингээд ирээд наалтаа таахгүй. чиглэг биш болохоор тий. Тэрийг барьж байгаа. Тэр Үнэхээр бол нэг юм хөө. Энэ одоо 10 үний Mix Storm. Тэгээд би өнөөдөр маргааш өөрийгөө суллаж өгнө. Маргааш нөгөө манай нөгөө дээр их болохоор энэ ч бүгдээр октод байна гэсэн. Тэгээд миний орон энэ ч энэ суллан да. За тэгээд иш 3 дахь нийтдээ. Нэг дахь reception тэгээд хоолны газар угаалгын газар нутагтай. Тэгээд ерөнхийдөө нэг хостел шараа нэг ихтэй гайгүй юм цэвэрхэн. 200 жил болж байгаа бирлээ бас 190 жил tower энэ гэж байгаас бүгд цаалаа угаасан. Яа энэ надад чимчэнд нь өглөөндөөс нэг кофеноос надаа ганц кофе өгч. Ингээд миний бич хүсэхгүй гайгүй. Өглөө битээр нөө дэлгүүрээс будаа өндөг тунаа авцсан. Тэгээ тэрүүгээрээ өглөөдөө хоол хийж өөртөө хийжтэй байгаа. Тэгээд битээр юмнуудаа янзалж байгаад одоо л гарч иж байна. Одоо өдрийн 4 цаг болж байна. Юунд маргааш манай нөгөө дэрэн тэгээд эргэтэн юмнуудаа хийсэн бэлдээ. Битээр энэ ч нөгөө тэгээд цаашаага ер нь нэг ганц 2 хоног энэ ч хоног байчаад цаашаага өөр хотуудаар явах болохоор том цүнхээ үлдээчээ гэдэг битээр юмнуудаа цэгцлээд тэгээд сая завтай болоод одоо ганц оронч юм ижчээ тэгээд цаашаага автобусны вокзал энд өнөөдөр бүтэнсэн өдөр тэгээд 5 цагаас даамраад их автобус зам дээр байж яснаа хальт ингэсэн чинь сая доогийн харалдаг болохоор инхээр автобус юм уу микэд зогсоод лээ санахгүй байгаа машин нөгөө Верна гэдэг машин энэ таксинд ер нь хүмүүс нэлээх онд юм биш. Бүрийн хуучны ийм машин. Энийг амар хайсан. Яц чи юу хайцаа. Египт гэх юм бол жижиг уус ер нь бол 10-аар алдах юм биш шүү. Том уус нэг 20-аар алдах шүү. Нэг том уус сая битээр ингээд энэ хоёр ундаа нэг жижиг уус авахд яг $1 болж байна. $1 болж байна. Тэр ингээд одоо яг явгууны замаар яваад байна л да. Бишээ машины замаар хажуунаас юм дайрчих гад эвгүй. Эндээ ингээд тавьчихвал сонсогдох та. Ингээд битээр ингээд явгууд ингээд хүн болго ингээд харна. Хүн болгоо. Намайг өөрхөн мосоор харж байгаа юм. Амар хэцүү харна. Санаа зовдлох хандж байгаа. Ингээд мөнгө цэлмэг ах шиг сайхан ингээд шууд дээшээ байрал. Хамаагүй өгн явчвал. За одоо гэдэг. Тэгээ явчмаар л даанч тэгж аваад чадахгүй. Түрктэй ч ойрхон л дөө. Турк юм аа. Наачлаач. Цаана. Ёо. Гоо дайрах нэ. Кич. Дөрөв шиг биш байна.
Гоё юм шиг надад санагдаад байна. Гоё нөө. Яа. Жоо хатан ороод байгаа юм. Хоол нь ямар нэ? Гошоо шиг юм байна. Оролтоо хөрнөс сайдууч байхгүй. Амттай. Би энэ салаатанд аим дуртай. Энд кола сэр байдаг энэ энд кола гинэ. Ой, хипап. Яг хаана яваад байна хоёлаа. Байшин нураагаал хийцэл баг шүү. Харин нураас. Ууранда нураагаа хийцсэн. Нураалтай ажил хийх мэдгүй чи. Энэ нөгөө Маккуины цагаан нь шүү. Цагаан өнгийнх нь юм шүү. Цох. Явган хүний зам хийцүү. Тэгээд алхаж явж байгаа хойноос урантаас моциклтэй хүмүүс или машинтай хүмүүс дайлчих гад нэлээ эвгүй юм аа. Энд үйл хоёр идчихнэ. Үйл хоёр. Тэр одоо автобусны буудлал явж байна. Автобусны буудлал биш ээ. Автобусны вокзал руу тэндээс тик даун. Онлайнаар болохоор жоохон сонин болоодсэн болохоор өөртөө очиж авах гэж. Явган заваад явсан биш. Шээс бас үнэтэй амар. Тэгээд замлаад авчлаа. Өнөөдөр би үсээ шар өнгийн болгоцсон болохоор хүмүүс надад амар харж байна. 10 хүний 6-ыг хараад чамлуу 10 хүний 4-ыг харж байна. Тэ? Хоёул ер нь баг цэнхэр ингээ болоод юм шиг. Энэ манайга нөө микро кондуктортай байгаа. За энэ зам гаргаж хэцүүгэл юм болж шүү энэ ч. Египтэд жолоо барьж байгаа хүмүүс Монголоос галаанд орк. Монгол жолоочноос орк гэжтэй байна. Орк санагдаж байна уу? Одоо Монгол жолоочноор соёлтой санагдсан юм даа. Тэгээ Монгол жолооч энэ чигээ Монгол жолоочноор энэ ч хамаагүй соёлтой байна те. Тэ. Энэ зөө чигнаас бол зөв байнгын дараастай. Тэгээд улам ирж яах нөгөө. Уусаа эртээ таксийн урдлын судалт цугаа явсан ч амар байсан шүү дээ. Хурдаа багсан гэсэн бай. Зөв гიშгэл. Тэмдэггүй аваад авсаж гард юм уу яа тий. Тэгээ машинууд нь уугийн тэгээ цаанаас уугийн нэг ямби машин цаад тэгээд эвгүүлээ. Дэрлсаа яа. Дэрлсаа. Юутэйч автобусны буудлал автобусны газрыг олоод ирлээ. Google Maps дээр шал өөр газар заагаад тэр үгүй нэг булан тойроод яваад үзсэн ч маш болцлоо. За Египтийн зам хөндлөн гарч үзүүлээ. Яа энэ бас амар хоттой орж ирж шүү дээ. За одоо би нэг өргөөж үзүүлье. За одоо өргөж. Яа. Үнэн Ямар ч жоо. Тэний бачкана. Сая битээ автобусны билет авч ирсэн чи. 2 муур хоорондоо зодтолтоод. Муур зодтолчоос эвгүй юм байна. Хамаагүй үсмүсэн салж унаад. Энэ ер нь бол ингээд Кайрагийн төв хуучин Кайрагийн ер нь төвсг гэж хэлж болно шүү дээ. Энийг аа төв алхаж явна гэдэг яг нэг бодлын сонирхолтой ч зүгээр машины дуу чимээгээр арай л амар. Хоёулаа юунд Вьетнамд явж байгаа чинь Вьетнам чинь амар моцикл машинтай ч гэсэн ийм ядгаат бол байгаагүй шүү дээ. Нэг яг нэг ийм гэхдээ бүр ийм амар ядгаатай юу. Энэ метроныхан тэмдэг нь эм хэсэгтэй. Метро л дэжгүй бас яг метротой гэдэг чинь бас болж байгаа.
Харуул аим гой харагдаж байгаа байхгүй. Нэг энэ камер дээр нэг юм юу нэ нөө юу лээ лос биш ээ. Сан Франциско биш ээ. Тэгээс тийм л гоё л. Нөө биш ээ Сан Франциско гэж нүүт шүү лээ. California. Калифорни биш нөө Лас Вегас шиг. Лас Вегас шиг нэг харагдаж байгаа юм. Энэс бол угаасаа үнэтэй хотелүүд байгаа тэгээд. Victoria-н Marriott бууж байгаа юм уу? Энэ юу Marriott. эвдэлцэн биш юм шүү. Ямар ч цонхонд гэрэлгүй юм шүү. Тийм шүү дээ. Тэгвэл энэ Marriott байхаа болоод тэр Euro явцсан юм шүү дээ. Пирамидын тэнд пирамид харагддаг Marriott гэдэг гэсэн. Энэ ямар ч юу байгаа ч таараа. Цонх моохгүй. Хэмээн аваа ийцсэн. Тэрс автобусныхаа билетийг авцсан. Автобусныхаа билетийг аваад хаанаас явах? Маргааш одоо ч жоохон хайлт юмудаа билж байгаа. Маргааш хүмүүсээ тасч авна. Манайд үүрээр 5 7 гээд ирэх юм бэлээ. Тэгээд юмудаа бэлдээд маргааш тасч авна да. Ам ингээ хороо шатгаад. Тийм ээ. Ер нь л нэг юм хойр амруу ингээ ярьж байгаа болох тоос шороо орж байна. орж байгаа болохоор нэг л юм хатуу. Юу хойроо хойроо л юм. Манго жуус авч. Yeah. Yes. Yay! Is this our third time in Egypt? Third. صورة. تمام. Tamam. فيديو ده فيديو. Yeah, it's video. احنا الصعايدة. Yeah, it's video. تمام المانجا. تمام. Tamam. Tamam. استنى اهو. هارك. مين؟ استنى كده. 유네파. 느리고 있거든. Зориг аваад. 밀대 느낌이 있죠. Okay. За бид тий бодлоо орчих газар. Өнтгөө шууд юу юм бэл. Ингээд шууд хөвтэй донтоод ирсэн бэл. Өглөө үүрээ явж ахтай юм байна. Тэгэхээр энэ акват бол ууддаг юм байна. Тэс ингээд хөвтэй. За бид ингээд хостелд ороод ирсэн. Тарараа. Chandelier. За ингээд өнөөдрийн маань бичлэгтэр дандаа нэг бичлгүүдээ дуусахгүйгээр ингээд мартаж ороод унтаад байгаа. Тэгээд юу ч гэсэн Victor Town-д байсанд баярлаа. Like, subscribe дарахаа мартуузээ. Bye. Сануу. За Египтийн ажил эхлээд эхний өдөр хостелдо цайгаа Өглөөний цагаан харуулсан. Би өглөөний цагаан ууж байна. амар гоё байна. Гоё юм. За ингээд Египт өглөөний цай. Энэ нэг тийм kinda cheese тэгээд tomato те. Тэгээд энэ болохоор юм шош тэгээ нэг махны оронд тийм арай уургаглаг гэх юм уу. Нэг юм өглөөний цай байна. Hi. Одоо пирамид үзэхээр явах чинь манайхан бүгдээрээ гангалчихсан. Энэ хоёр муур давар хоёр.
Хай. Сүнс гоё штэ. Таги өнөдөр пирамид руу энэтэй бөөнөрөө юм. Би үлдээд биогийн пирамид үзсэн болохоор дахиж явах шаардлага байхгүй гэж бодоод үлдээд чомчлууд янзлуулаад, имчилгээ янзлаад өөр юмнууд хийгээд оройны хоол идэхтэй цог болсон бидэд миний цаашаа явахдаа бөөнөрөө цаашаа бөөнөрөө явцгаах. Эвдээ хүмүүсээ дагуулад тэгээс пирамид үзээд дахиад бас англи бас нэг гайд бас цугаа нэмэгдэж явж байгаа. Англи гайдтайгаа тэгээд нийтдээ нэг 13лаа, жолоочтой 14 лээ. Тэгээд явцгаан орой бидэд ерөнхийдөө пирамид нөгөө ойролцоо хоолны газар юм бидэн гэж юу нь яриад байгаа. Тэгээд би үтсэн одоо өдөр заваараа харанда. Өчтөр энэ ч бөөнөрөө суусгаасан. Энд бөөнөрөө суусгаасан. Өчтөр хоёр зөвлөгч өгч. Хоёрт нэг нүрний маск авсан шүү. Тийм. 20 шиг маск авсан. Ямар маск? Чамд нэг маск байгаагүй шүү дээ. Тэгээд авчихсан. Би захсан. Олон маск юм. 20 маск авсан. Бисээ өнөөдөр нөгөө тоонороо нүүрэн дээр өгч байгаа нөгөө жижиг саунд хийсэн тоонор нөгөө ямар ч нэг юу байхгүй. Цацдаг юм байхгүй. Том юм юутай, амсартай. Талын насаа. Ой. 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 The new kingdom. After that, a lot of tribes ruled Egypt, foreigners, until Alexander the Great. The Greeks. 332 BC, this is the end of the ancient Egyptian civilization. During the Old Kingdom, exactly in the 4th dynasty, Хайраа. За, Хуфу буюу хамгийн том пирамид дээр ирсэн байна. Тэгээд энд нөгөө нэг үннүүд нь бүгдээрээ fixed price. За бүгдээрээ наашаа цуглаараа гинэ. Манайхаа. Guys. $5. I swear. $5 үнэтэй. The middle pyramid, Kefren. Look to the top of this pyramid. All of the pyramids was covered by limestone from top to the bottom, like this one. But during the Ottomans, the Turkish Empire in Egypt, 1805, they took all of the cover from all of the pyramids and then built by it some of the buildings in Islamic style. За ер нь бол ингээд юмнуудаа айгуу зэгттэй болоход нэг тийм ер нь стандарт нормонд оруулчих. Намайг өмнө нь ирж байхад бол арай өөрөөс шүү. За тэгээд дөрмийн дагуу жуулч ихтэй байна. Халуун байна. Тэгээ нэг юм шахаад идэг гарууд ер нь бол байхгүй бол ер нь бол цөөхөл бараг л байхгүй юм байна. Тэгэхээр бас айгүй айтайгаа санагдаж байна. Одоо яг Sphinx-ийн дээр урд очиж зураг авах гээд.
Та тэгээ сүмнэрүүдийг бол энд урж. Урсан бай шүү. Ашгүй чиний ачаар зогтолч. За би ингээд пирамид дээр 3 дахь удаага ирж ивэл яах вэ? Угаасаа ийм талантай лис юм шиг байна. Энэ гоё газар. Ийм алууд дээр. Гоё наа. Бид нар сая тэнд Спинкстэй жоохон үнэлцгээгээд зураг мөрнүүд авахлаад. Тэгээ одоо тэр нэг том Хуфугийн пирамид дээр очиж дотор нь орох чинь. Автобус ирж шүү guys. Great Pyramid буюу Хуфу дээр ирсэн байна. Тэгээд энэ дотор болохоор хүмүүсийн дундаас нь орж болдог. Тэгээд энэ нь 1500 Egyptian pound гэхэр чинь $30 юм байна. Тэгээд entry fee нь болохоор $15. Тэгээд татгшоогоо орох юм бол $30. Тэгээд нийлээ $45 төлж ээж хэрнээ татгшоо орж үзэн гэсэн. Би нэг юм тавчуу юм дотор байж байх ингээд амар ядаргаад тухгүй амар эвгүй төгсөл ер нь л орохыг хүсээгүй. Тэгээд угаасаа орж үзээгүй. Нэг ирээд ороод үзчих юм бол бас зүгээр гэж боддог. Амар очиртай наа. Одоо болохоор өдрийн нэг бол шибэр 2 болох чинь. Тэгээд өдрийнхөө хоолойч идээгөө явж гин амар үзэж гин. Яг тиймэрхүү байна. Миний мэддэг ер нь л Египтийн талаар гэвэл яг манайрны өмнөх 3000 жилээс эхэлдэг. Тэгээд ер нь бол нэг 30 гэр бүл ингээд 30 ингээд өв залгамжилсан юм том гэр бүлээс юм лээ. Тэгээд 3 дахь гэр бүлээс нь эхлээд Сакар гэдэг хамгийн анхны пирамидыг бариад тэгээд дараа нь болохоор тэрнээс улбарлаад хамгийн том Great Pyramid-ийг барьсан юм лээ. Тэгээд нэг энэний цаатлынх нь болохоор бас ингээд зүрн оройн ингээд нэг юм бүрхсэн юм шиг байгаа. Тэгээд та нар ирж үзэх юм бол тэр нь ингээд бүхэлдээ ер нь бол ийм чулуун ийм арцгар биш бүхэлдээ бүрхсэн байсан гэсэн. Тэгээд нэг Туркийн эзэнт улс ингээд наашгаа алдаж орж ирэхдээ гаднах бүх бүрхээсийн хуулж авсан гэсэн. Тэгээд ер нь бол 3 дамжлагаар эхлээд мумижуулаад тэгээд энэ дотор нь зөөсөн юм байлаа. Тэгээд гадаа нь болохоор нэг юм бас завшиг юм бас байдаг. Тэгээд одоо энэ хүмүүс чинь үхсний дараах амьдрал бол үнэхээр том амьдрал гэж үздэг болохоор бас бодвол завиндаа суугаад явах юм байлгүй. Тэгээ бүх пирамидын хаалга нь хойд зүг рүү чиглэсэн гэдэг гэсэн. Хойд зүгийн од бол өхөл одоо амьдрал хоёрын ингээд чиглүүлдэг юм болохоор яа нэг тиймэрхүү юм мэдэх юм байна. Тэгээд одоо найзуудаа хүлээж ийн дотор орсон нэгнээрээ одоо гарч ирэх ба. Үзэж шүү. одоо бигмен гэсэн او منزل كده اقول له خد بالله عليك عشان ما حدش يقول لي ولا حرام ولا كان وصل علينا صح؟ قلنا مارس الشك بالله ستوب هنا уг нь их хэсэг байсан байхгүй юу? За бараг хийсэн. Ийм бол авсан байна. Хоолойчээр бид нэр Grand Egyptian Museum орсон. Энэ нь жинхэнэ будганд ханхалсан шинэхэн музей аахгүй юу? Египт ирсэн бол заавал үзэх ёстой музейнуудын нэг.
За ер нь бол ганц инээ үдсэн байх л болно дөө. Нөгөө нэг гайхалтай дутуу амууны 20 кг алтан маск хүртэл байдаг. Энэчнээс пирамидаас харагддаг. Яг пирамидын хой зүгт байдаг. Оройн бид нэр пирамид үйтэй газар орж жоохон суусан. Энэ аваар буудал, ресторан ингээд ерөөсөө пирамид үйтэй газар бол амар алдартай. Тэгээд маш олон газрууд ер нь л байдаг. Сонголт зөндөө их тэгээд харж харж байгаа нэг газар ороод суусан. Тэгээд буцаад энэчнээсээ төв рүү буудал руугаа явах чинь хостел руугаа. За бид нэр буцаад хостелдээ хүрээд ирсэн байна. Тэгээд сая нэг пирамид үйтэй газар нэг иймэрхүү газар сая орчоод тэгээд таксидад ирсэн. За тэгээд энэ бичлэг ингээд дуусч магадгүй дахиад үргэлжилж магадгүй тэгээд ч гэсэн маргааш л хөсөрлөө явна.